Өглөөний мэнд төргий. За бид нар энэ 7 хоногт Филиппо номноос үзэж байгаа. Тэгээ өнөөдөр 4-р бүлгээс үзнэ. Тэгээ хамтдаа залбирая. Эзэн минь ээ, та Филиппо номоор дамжуулан бидэнд бас урам зориг өгөөрэй. Эзэн минь ээ, хэрхэн итгэлдээ бат зогсохыг бас бидэнд сургаараа, сануулаараа, биднийг бас бэлтгээрэй. Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За 4-р бүлэг дээр Паул Филиппо хотыг маш их урамшуулж үнэлдэгэ хэлсэн. Та нар бол миний баяр хөөр титэм, тэгээд миний өсөн тэмүүлэх хайр ах トゥ нар гэж маш дотн мэдчилж бас тэдэнд урам зориг өгсөн. Яагтвэл зовлон дунд ч гэсэн Филиппочууд Паултай хамт байдаг учраас тэгээ эзэн дотор баттай зогсоорой гэж тэднийг зоригжуулсан. Яагтвэл энэ тэндгүй хавчлага байгаа. Тэгээ Паул өөрөө ч гэсэн шоронд хоригдсон байгаа учраас тэднийг итгэл дотроо, эзэн дотор баттай зогсоорой гэж сануулсан. За тэгээд 4:2 дээр болохоор эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юудыг ятгахын мөн сүнтүүхийг ятгая. За энд нэг гэрийн чуулганы нэг хоёр эмэгтэй хоорондоо бас нэг хагаралтай байгаа байдал харагдчихэв. Тийм учраас ингээд эв нэгдэлтэй байгаарай, хоорондоо ингээд эвлэрээрэй гэсэн. Яагадвал тэдний нэрс амийн ном, та нарын нэрс амийн номд байгаа учраас нэгэнт мөнх амьд хамтдаа мөнхөд амьдрах учраас энэ газар дэлхий дээр хоорондоо биенээ ойлгох хэрэгтэй, биенээ хүндлэх, биенээ хайрлах хэрэгтэй байна гэдэг сануулсан. Тэгээд тэдэнд ингээд туслахыг энэ захиа хүрэхтэй хүмүүст хандаж хэлсэн. Тэдэнд ингээд туслаарай. Тэд нар бол үнэхээр бидэнтэй хамт тэнцсэн шүү. Тэгээ итгэгчид энэ хавчлын үед биентэй туслах нь бүр онцгой шаардлагатай. Хавчлын үед ганц нэгээрээ байвал үнэхээр итгэл урам хугарна, итгэлээр унна. Тийм учраас биенээ зоригжуулж, биентэй итгэлтэй байхыг сануулах нь зөв. Хавчлагын дунд хамтдаа л зогсож ийж давж гарнаа. За тэгээ энэ дээр ингээд эзэн ойрхон байна гэсэн. Энэ их чухал. Ер нь бол бид Библийг ингээд тайлбарлахдаа Библийн хам сэдвийн дагуу тайлбарладаг. Тухайн сонсож байгаа, тухайн үед энэ Библийн загтлуудыг уншиж байгаа хүмүүсийн нөхцөл байдал ямар байсан бэ гэдэгтэй холбож бид нар тайлбарладаг. Тэгвэл энд эзэн ойрхон байна гэдэг чинь тэдэнд ямар утгатай вэ гэвэл хавчлах дотор чинь эзэн хамт байна. Тэгээд энэ чи удахгүй дууснаа. Хавчлагыг та нар эзэнний хүчээр ялах болно. Эзэн бүр ингээд хамт байна, ойрхон байна гэдэг чинь тэднийг эзэн лөө хандуулж хүч урам өгж байгаа. Тэд нар хавчигдаж ингэж зовж байгаа нь эзэн тэднийг мэдэхгүй байгаад биш. Эзэн мэдэн, тийм учраас тэдэнтэй ойрхон байна гэдгээр эзэнд итгэл найдраа тавихыг ингэж уриалж байгаамаа. Тэгээ юун ч бүү санаа зовгсон. Мэдээж зовлон хавчлагтай үед магадгүй итгэгч нар ажил хийж чадахгүй, орлогогүй байх, тийм ээ. Тэгээ аюулгүй байдалд нь алдагдаад, ингээ аюулгүй байдал нь алдагдаад. Тийм учраас үнэхээр итгэгч нарыг санаа зовох боломжтой. Тийм учраас Паул бити санаа зовоорой. Санаа зовлт юу ч өөрчлөхгүй. Харин залбирал үүний оронд залбир, суугаа соль. Тэгээд эзэн өөрчлөнө. Эзэнд итгэж найдах нь санаа зовхоос хамаагүй илүү дээр. Ер нь бол санаа зовхыг эзнээс өгөөгүй ачааг үрч яана гэж үздэг. За тэгээд юун хүндэтгэлтэй, юун зөв, ариун, юун сайхан, сайшаалтай, сайн үйл, магтууштай зүйлээр тэдгээрийг тунгаа бодцгоо гэж 4-р бүлэг дээр сануулсан. Энэ юу хэлж яах нэхээр хавчлаганд байгаа, зовлон дотор байгаа хүмүүс магадгүй болохгүй байгаа зүйлсийг илүү бодох, харах, санаа зовох магадaltaй учраас сайн сайхан зүйлийг бодоо, тийм ээ. Бурханлаг, сүнслэг, дандаа тэр зөв босгон байгуулах зүйлсийг бодорой, санаарай гэсэн. За тэгээд надаас суралцж сонсноо хэрэгжүүл. Юу хэрэгжүүлэх вэ? За энэ Филиппо номын турш Паул юу гэж сургаж байгаа гэвэл
итгэл дээрээ бад зогс, баяртай бай. За энийг олон дахин давтаж байгаа бүр. За тэгээд бас энэ дээр юу гэж байгааг бол одоо сайн мэдээ тараа. Сайн мэдээний дагуу зохистой одоо таны амьдралаар Христ өргөмжлөх болтугай, Христийг даг, дуурай, даруй бай, бие биентэйгээ эвтэй бай. Тэгээ одоо тэр гин нүглээс хол байж гин зэмгүй бай. За тэгээд бие биентэй ингээд тэ санаа тавьж тусалж байгаараа. За тэгээд гин нүглээс энэ хол бай. За тэгээд энэ ийм нэг эвтэй бай гэдэг чинь юу гэсэн үг вэ тийм ээ? Энд хагарал байна. Таны дунд тэг хагарал хаанаас ирдэг нь тодорхой. Муу сүнсөл хулгайлах гэж алж сүйтэх гэж ирдэг. Тийм учраас итгэгчид хоорондоо хагаралтай байх юм бол энэ нь бол одоо тэднийг тэг унгах, тэг сүтгэх боломжийг муу сүнсэнд толгоно. Тийм учраас л энэ хагаралтай байж болохгүй. Харин ч ийм нэгдлээ итгэлээ хадгалах хэрэгтэй болж байгаа. Хамгаалах хэрэгтэй болж байгаа. Тийм учраас энэ одоо Паулийн захиад байгаа энэ сургаал, энэ зүйлсийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Амьдралдаа бүр ингээд зөвхөн зүгээр ойлгоод мэддэг төдий биш. Мэдлэг болгосноор энэ одоо тэдэнд тус болохгүй. Эдгээр ингээд хэрэгжүүлэх хэрэгтэй. Эвлэлдэх хэрэгтэй. Нэгдэх хэрэгтэй. Итгэлээ өсгөх хэрэгтэй. Төлөвшөх хэрэгтэй. За тэгээд Паул талархаж байгаа. За тэгээд та нарын надтай хамт байж тэгээ итгэлтэй байж миний төлөө ингэж анхаарал тавьж туслалсанд баярлалаа. За тэгээд энэ дээр нэг гаштай үг байгаа. Филиппо 4:13 намайг хүчрхжүүлэх түүгээр би бүгдийг хийж чадна. За энэ зохиогчийн үед ямар утгатай гэвэл Паул өөрөө шоронд байгаа шүү дээ. Тийм учраас эзэн би бүгдийг хийж чадна гэдэг нь би шоронд хүртэл би итгэлтэй байж чадна. Надад шоронд баяртай байх хүчийг эзэн өгд юм аа гэсэн. Намайг эзэн хүчрхжүүлж байна. Тийм учраас энэ нь одоо сонсож байгаа, уншиж байгаа энэ Филиппочууд ямар хамаатай вэ гэвэл тэдэрсэн хавчлаганд байгаа. Тэд нар ингээд шин зүйлийг, Бурхны хаанчлалыг одоо дэлгэрүүлж ингээд шин зүйлийг хийж байгаа. Үнэн зүйлийг одоо тунхлагад маш их хавчлагтай хүмүүс дургуутсан, эсэргүүцсэн. Тэгвэл эзэн энэ бүхэнд хүч өгөх болно гэдгээр тэднийг Паул өөрийнхөө туршлагаар, өөрийнхөө итгэлээр зоригжуулж байгаа. Эзэн өөрөө ч гэсэн хавчлага, үхэл зовлонг даван туулсан. Тийм учраас хавчлаганд байгаа Филиппочуудад Есүс Христ тэдэнд баяр хөөргийг ч өгнө, итгэл найдрыг ч өгнө. Тэднэрт одоо итгэлийн тэр эрх чөлөөлтийг ч өгөх болно. За өдөр хамтаа Бурханд талархан залбирая. Эзэн Иесус та Филиппо номыг бидэнд өгсөнд баярлалаа. Бидэнд өдөр бүр унших боломжтойгоор Библийг бидэнд өгдөг. Эзэн та бидэнд бас уншиж байхад ойлголт, илчлэлтүүд өгдөгт баярлалаа. Тэгээ биднийг ямар ч зовлон бэрхшээлээс эзэн минь одоо айхгүйгээр, эргэлзэхгүйгээр, бас ичхгүйгээр сайн мэдээ тараад, сайн мэдээний дотроо итгэл дээр баттай зогсох хүчийг өгөөрэй. Ямар ч тохиолдолд гомхолгүйгээр, эзэн минь шүүмжлэхгүйгээр тэгээд итгэлээ сахихад минь туслаарай. Эзэн Бурхан минь хавчлагын дунд биднийг баяртай байлгаж, итгэлээрээ алхан үйлчлэхэд та хүчийг өгөх болтугай Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.